За сайн байцгаана уу хүмүүс та бүхэн өнөөдөр амар амгалан яалтгая. Ингээ саяхан болж өнгөрсөн Монгол төрийн наадам маань дэлхийн өнцөг одоо бүрт амьдран байгаа монголчуудын дунд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэ монголчуудын маань наадмыг Монголын гадаад харилцааны яамнаас бас одоо энэ наадмуудыг шалгаруулсан байгаа. За энэ наадамд Бельгийн монголчуудын нэгдсэн холбооны хамт олон болон элчин сайдын яамны хамт олноос хамтран хийсэн Монгол наадам маань 3 дугаар байранд шалгарсан. За энэ одоо наадмын талаар энэ жилийн наадмын онцлог нь юу байв? За мөн цаашдаа энэ наадамдаа одоо бид нар юуг анхаарч хийх ёстой юм бэ? Энэ талаар монголчуудын нэгдсэн холбооны тэргүүн баясгалантай ярилцлага хийж байна. За баярлалаа. Эрхэм хүндэт монголчууд та бүхэндээ энэ дэлгэр цагийн мэндийг дамжуулъя. Саяхан эх орон даяар төдийгүй дэлхийн өнцөг болон бүрд амьдарч байгаа монгол хүмүүс маань сэтгэл тэнийтэл сайхан наадлаа. Өнгөрсөн жилээс эхлээд Монгол улсын гадаад харилцаа, Монгол улсын наадмын төв комиссоос хөлийн чанарт амьдарч байгаа монголчуудынхаа энэ их нөр их хөдөлмөрийг үнэлж миний Монгол наадам гэдэг уралдааныг зарладаг болсон билээ. Энэ жилийн баяр наадамд 5 твийн 14 улс орноос 20-од оролцогчид, наадамчид зохион байгуулсан наадмаа тэрхүү уралдаанд бүртгүүлж шалгуулснаас Бельгийн монголчуудын нэгдсэн холбооны хамт олонны зохион байгуулсан баяр наадмын ажиллагаа 3 дугаар байранд орсон сайхан мэдээг өнөөдөр холбогд байгууллагуудаас хүлээж авлаа. Энэ жилийн баяр наадмын гол онцлог нь бол Монгол улсаас Бельгийн ван тусалж байгаа элчин сайдын яам маань маш сайн зохион байгуулахад оролцсон, тусалсан мөн энэ Бельгт амьдарч байгаа Монгол түмний зүрх сэтгэл орсон, хүн болгоны бас хувь хувийн санаачлаг орсон, тус нэмэр орсон ийм наадам болсноор онцлогтой. Тийм ч учраас тэр наадмыг бид бүхэн утга агуулгатай ёслол төгөлдөр болгох нь зүүн хэрэг, энэний төлөө ажилласан. Гол нь Монгол түмэн маань өвгдийн дээдсэн их ёс соёл агуулгыг бодож төрийнхөө алтан соён бутын далбааг бас нэг хүний газар амьдарч байгаа ч гэсэн морьтой залж үзэх юмсан гэсэн эрдэмтдийг биелэл болгосон. Мөн ардын их агуу нандин урлаг энэ ардын ёс суртахуунаа бас тэр уран бүтээлийн ажил хүмүүсээр бас гаргууллаа. За наадмыг мэдээж бүхгүйгээр сургүйгээр морины уралдаангүйгээр төсөөлхийн арга байхгүй. Энийгээ бид ёслол төгөлдөр бас гүйцэтгсэн. Манай шагаан харваавал өргөн дэлгэр, сурын харваавал өргөн дэлгэр, бөхчүүд маань өргөн дэлгэр хүүхдүүдээ бид морион төлөөлүүлж уралдуулдаг яншил бол дэлхийн өнцөг болон бүрд байгаа хаа. Ийм хэмжээнд болсон доо. За тэгэхээр Бельгт одоо миний бодлоор бол хамгийн анх Европт хамгийн анх одоо Монгол бүхийн дэвжээ бол сая байгуулагдлаа. Наадмын өмнө энэ бүхийн дэвжээ маань одоо энэ наадамдаа бас ирхэн яаж оролцсон. Энэ их утга учиртай алсын бодолтой үйл ажиллагаа л да. Монголчуудын Бельгт монголчуудын нэгдсэн холбоо маань бас тал талын үйл ажиллагааг явуулдаг. Бид боловсрол, шинжлэх ухаан, мөн соёл урлаг, үндэсний соёл энэ чинь юунд хэрэгтэй вэ гэвэл энд ажиллаж байгаа монгол түмний зүрх сэтгэлийг агуулсан энэ их хөдөлмөр, энэ хүний нутгийн энэ ард иргэдэд бас нэг улсаан зөв ойлгуулахынс нэг хоёрт нь хамгийн гол агуулга бол энд өсөж төрж байгаа хүүхдүүддээ бас монгол хүн болоход нь тал талаасаа бидний хийж байгаа юм нөлөөлөх болов гэсний нэг жишээ бол бүхийг дээдэлдэггүй монгол хүн гэж бол байхгүй. Тийм учраас баяр наадамтайгаа холбож баяр наадмын босгон дээр бид Бельгийн монголчуудын нэгдсэн холбооноос монгол бүхийн дэвжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ нь бөхчүүд наадам дээр барилдаж байгааг нь харахад бас ажил үр дүнтэй болж байгааг нэг хэлбэр юм уу гэж бодогдож байлаа. За энэ дээрээс бас нэмээд хэлэхэд энэ бүхийн монгол бүхийн дэвжээг манай Монгол улсын сумын зан хангай одоо дасгалжуулагч багшаар ажиллаж байгаа. Хангай маань одоо Бельгийн наадамд 2006 оноос хойш багцсан. За манай хангай сумын зан хангай бол 2006 оноос хойш Бельгт наадамд дасралтгүй 10 төрүүлсэн юм залуу бүх байгаа. Мөн авраг дээд сургуулийн багш дасгалжуулагчийн мэргэжлэр төгссөн юм мэргэжлийн хүн байгаа. Тийм учраас энэ мэргэжлийн хүнээрээ энэ бол одоо бол шавьяан төрүүлэх цаг нь болцсон. Ийм сайхан залуу бүх мөн сайхан удамтай хуучин цагийн бөхчүүд их байна энэ Бельгт. Энэ хүмүүсээ оролцуулсан, энэ ирж байгаа орж байгаа залуучуудаа хөгжүүлсэн, энд өсөж төрж байгаа хүүхдүүдээ бүх болгосон ийм ирээдүйтэй ажлыг бид эхэлж байгаа. Мөн удахгүй бид Бельгт дэх монголчуудын үндэсний бүхийн авраг шалгаруулах тэмцээнээ анх удаа зохион байгуулна. Энэ цаашдаа Европ дахь монголчуудын үндэсний бүхийн авраг шалгаруулах тэмцээн болон уламжлагдж дэлхийн Европын өнцөг болон бүрд төгөн дэлгэрэх байх гэсэн бодолтой байгаа. За ингээд та бүхэнд Бельгт амьдарч байгаа нийт монголчуудаа болон одоо элчин сайдын яамны хамт олон за мөн
Бельгийн монголчуудын нэгдсэн холбооны нийт бүрэлдэхүүн хамт олонд цаашдынх нь ажил үйлсэд улам ихийг хүсэн өрөөё. Тийм ээ. Энэ миний Монгол наадам гэж хэлийн цандад болсон бүх наадмуудын дунд бас 3 дугаар байранд орсон гэдэг энэ Бельгийн монголчуудын энэ амжилт бол бас бага биш юм аа. Энэ бол агуу барайнд орно гэдэг бол мундаг. За айргийн 5-д орсон марийг алтан медальтай зөөрлөдөг шиг л энэ 3 байр шалгаруулахад шагналтай 3 байранд нь багтаж байна гэдэг бол мундаг амжилт юм. Европта бас энэ жилдээ байр эзэллээ. За энэ бол бас Бельгийн монголчууд зүрх сэтгэлээрээ нэгдэж хамтарч үндэснийхээ их соёлыг бидний өмнө түгээн хүлээж байгаа агуу их хийх зүйлүүдийг ухааруулсан, нэгтгсэн, санаа бодлыг хүчийг харуулсан үйл ажиллагаа боллоо гэж энэ бид дүгнж байна. Энэнийг ч гэсэн энэ өнөөдрийн тэнгэр бидний наадам хийсэн номин ногоон талбай энэ их Атлантын далайн өчүүхэн хэсэг хүртэл ивэн харж байгаа баха. Бид сайсууныхаа дээжийг наадмын өдөр түмэн олонтойгоо өргөсөө. Энэ жилийн даахын үйлдэл болов гэж бас бэлгшээж байгаа шүү. Ингээд бид бүхэнд их амжилт байгаа гэж гэрэлтэж байна. Монгол түмэн маань эрүүл карьералаар бэлхэж дэлхийн өнцөг улам бүрээс өгөөмөр сэтгэл нь бадарч хийж байгаа ажил нь дэлхийд бадарч холтгой гэж л одоо ерөөмөр байна да. Өрөөдмөр байна тий. Энэ бол За ингээд баясгаландаа баярлалаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.